За 7 сарын 7-нд үйлчилсэн. Би зэрэг хүмүүс учраас 7 сарын 7-ны үүрээр шинийн парад яваад шинийн парад хийж зэргүүд явдаг байлаа. Баяраар жагсах гэж тэр парад явчихад ирэхэд манай хүү өглөө төрсөн байсан. Тэгэхээр хүү гарлаа гэдэг сайхан их гоё дотн санагдаж баярлж ирсэн. За би 3 хүүхэдтэй хамгийн бага маань одоо 50 маань байгаа. Тэгээд ажил хийж явахдаа хүүхэдтэй болъё гэж төлөвлөж ирсэн. Та оюутан байхдаа ах эгч хоёрыг гаргачаад тэгээд хүү гараасаа л гэж мөрөддөг байсан. Тэгээд сайхан хүүтэй болсондоо маш их баярлалаа. Хүү багын тийм хөдөлгөөн хөдөлгөөнтэй баг хүүхэд байхдаа хүүхэд ямар шиг гэдэг хүү сониуцантай юм их асуудаг. Заавал хариу навчаас салдаг тийм хүүхдээсэн да. Одоо яг тэр зан хэвээрээ үргэлжлээд олон их сайхан юм их сонирхдаг барьсан юм дуусгадаг гүйцээ заавал хийдэг нэг тийм багын чанар нь үлдсэн болов уу гэж боддгийг. Юмд их тайч ханддаг юм ихнээс нь суурьтай оролдож тэрийгэ гүйцэхийн тулд их юм бодож хийдэг. Тоглоом хүртэл их хөвчөхийн үйлүүлж тэрийгэ яаж ярих вэ? Энэ юу ямар янзтай тоглоом юу хийж болдгийг яагаад ийм тоглоом байгаа юм өөрийн байгаагүй юм уу гэж асууж сонирхдаг байсан. Тиймэрхүү янзын хүүхдээс нэ. За маа таймч ингээд үсээ ингэж оролдож ингэж айгу унтдаг хүүхдээс байхгүй. Тэгээд нөгөө заавал ингэж бидний хайнынх нүсийг ингэж оролдоод тэгээ үзүүрийг ингэж яадаг. Тэгэл нөгөө өдөр унтуулах гэхлээр чинь заавал нөгөө ус оролдоно. Тэгэл унтуулад ус оролдож байгаад би чинь бас нэг 5 настай 6 настай хүүхдтэй тэгээ чи унтуулаад ингээ хажуунаас нь бас холдоод тогломоор шүү дээ. Тэнгүүт чинь нөгөөд чи холдчихгоц сэрчин. Тэнгүүт нь Google-ийн хажуудаа тавьж агаад тэгээ 50 өөрийнхөө үсийг оролдуулж унтуулж агаад тэгээд нэлээд сайн унтцаа энэ өөрийнхөө үсийг сугалж аваад Google бариулаад унтуулчихдаг гэсэн юм. Амар одоо ч гэсэн ингээ анзаараад ах юм бол яг ингээд зүгээр ярьж сууж мохтой ингээл үсээ ингээл оролдож идэх шүү дээ. Тэр юу аюу сайрлаагүй. Бас аавтайгаа нэг явжсэн чинь аавд гэсэн байхгүй найзтайгаа таарад юутай гэсэн байхгүй тэр найзгаа гэсэн чинь нөгөө найз нь 50 гэсэн чинь миний хүүш намайг таньж гин гэсэн гэж боо инээдэн болоод тэгээд ерөөсөө аавынхаа үүр дээр ингээд мөрөн дээр ингээд суудсан байсан. Би хажуунаас нь хүүгээд гисэн байхгүй. Миний хүү ёстой их номтой хүү болно те гэсэн чинь бас нэвтэлтэй гэжсэн. Тэр чигээр л миний хүү баяндан сайхан мөрөөдөл хүсэлтэй сайн хүү болсон юм да гэж би бодож идэг шүү дээ одоо. Тэгээд амар гэр амтай. Гэрээсээ бид нэр жоохон багч ерөөс ингээд цуслангийн байрнаас холдохгүй. Манайх нөгөө цуслан дээр үүд нэм 2 багантайсан байхгүй. Нэг багнаас нь зурцаан гэл тэрнчээ эргэлдээл тэрээ инээ гэл гасгараад ерөөсөө гэрээсээ холддоггүй тийм хөтлөсөн да. За ер нь бол урайлах шүү дээ. Бүх юмны зохион байгуулагч 50 бол тэгэл одоо 50-гүй юм байхгүй яг үнэндээ бол. Тэр сурлага морлогыг мэдэхгүй. Тэр мөрийн одоо тэр тухайн үед тэр ямар юм байсан одоо тэгэл бид нус чинь тэгээ божигнаал тэгэл өнгөрөөл 10 жилээ төгссөн. Яг бол үндэ бол одоо 50 шиг одоо тийм нийгмийн идэх зүтгэлтэй тийм урайлахын одоо манлайлагч тийм хүн бол ер нь манай 10 жил цөөхөндөө 50 л баг. Ямар сандал 30 жилийн хийгээд одоо 50 хаавайн л гэж орлоод байсан. Тэгээ 50 л удирдах хийсэн. Тэгэл нэг яаж игээл нэг тийм ер нь нэг бизнес сэтгэлгээтэй одоо мөнгө яаж олох вэ? Ингүүл тэгүүл ингэн гэдэг ингээд нэг тийм одоо хөврөх чадамжтай гэдэг юм уу та? Тийм л нөхөр шүү дээ. Юм оролддог. Ер нь би
бид нарт их олон янзын сюрприз гинт байрна. Ээжээ Америк явах виз гаргацсан шүү гэж яах шиг. Вьетнам аваад явлаа шүү гэж яах шиг. Бээжи явлаа шүү гэж яах шиг. Ерөөсө гинтийн тийм айгүй сюрпризүүд айгүй их барьж бидний бүр шоконд оруулдаг шүү дээ хөө. Тэгээд тэр чигээр амьдрал нь их сайхан явж байгаа. Сайхан хантай ханийн одоо багасаа манад орж ирсэн. За харьцтай 50 насны төрс өдрийн мэнд хүргэе. Нэг мэдсэн чинь ингээд 50-д нь бараг тал буюу тал шахуу 21 жил хамтдаа амьдарчээ. Энэ хугацаанд 4 сайхан хүүхэдтэй ажил амьдрал маань цэгцрээд их сайхан амьдралыг битээр туулж явж байна. Анх битэр чинь Америкт оюутан байхдаа танилцчихсан. Манай хүн болохоор тухайн үедээ бас нэг хүн төлөвлөлтүүлээд оюутныхаа визийг байхгүй болгоцсон байсан юм а. Тэгээд харалсан мөртлөө анхны одоо их сургуульд сурсан хүн гэж орог хэлж болохоор тэгээд битэр чинь номын санд намайг анхаарсан гэж ирдээ. Тэгээд битэр танилцчаад намайг би чинь нэг нэлээд хол хичээл авдаг байсан Александрия кампуст. Тэнгүү тэнд хүлээдэг байсан. Тэгээ хүлээж явахдаа мань хүн орлоо сайтыг ажилуулдаг гэдэг санааг анх олоод яг тэгэхээр тэнд байгаа оюутнууд ингээд хоорондоо холбогдох нь айгүй бага байсан байхгүй юу. Тэгэл ерөнхийдөө Америкт байгаа монголчуудын сайтыг гаргая гэд. Тэгээ би ч бас дэмжиэд ер нь битэр ингээд яг цуг явсан л да. Тэгээд тэр хугацаанд одоо 6 онд анх нээгээд 12 онд Монголд ирсэн гэдэг чинь 6 жилийн хугацаанд орлогын ариунаа тайван гэж хэлэгдтлээ явсан. Тэгээд тэнд байгаа монголчууд маань битэрийг нэг хэсэг нэлээд сайн мэддэг. Одоо Facebook гараагүйсэн үе шүү дээ. Тэгэхээр чин орлогоор ер нь их хүмүүс хоорондоо холбогддог. Тэгээд битэр чинь нэг 2 төрлийн нэвтрүүлэг гэдэг байсан. Их нутгийн гीч ингээд монголчуудаас ирсэн хүмүүстэй хийдэг. Нөгөөх нь болохоор гадаад байгаа монголчуудаа бас алдаршуулъя гэд тухайн үед чинь танаа тооны гэж гарч ирсэн юм а. Тэнгүү танаа тооны ингээд нэг тавилттай юм шиг санагдаад очихгүй гэдэг айлд очих хүчээр очиж байгаа юм шиг санагдаад тэнгууд нь хоёлаа манай дээрээ гэж нэрлэгээд тэгээ манай дээрээ нэвтрүүлгийг бараг 35 дугаар хийсэн байдгийн. Тэгээд тоо үедээ бол нэлээд хөрхөн бас нөгөө ямар ч хоёлаа тийм сэтгүүл зүйч юм уу камерны мэдлэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл яг л нөгөө өөрсдийнхөө сэтгэл зүрэхээр бас нэг монголчуудаа дэм болчихсон центр гэх тий. Сайхан сэтгэлийн үрээр гэх юм. Тэгж анх гаргаж ирсэн. 2002 оны сүүл 2003 оны ихээр анх танилцж ирсэн. Одоо тэрнээсээ хойш одоо 50 насных нь 24-5-т нь бараг шахуу ингээд найз нөхөрлж явж байгаа тиймэрхүү хүмүүс байна. Гэр бүлийн найзууд. Манай их нэртэй манай 50 бол бүр юу яжсэн багасаа 10 жилийн нэг ангийн найзууд. Тэгээд Америкт бид нэр анх танилцаад бид нар чинь нэг хэсэг бүр нэг гэрт амьдардаг байсан. Энэ ариунагаас ч өмнө бараг шуу хамтдаа амьдарч исэн тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд манай хүн бол ер нь тийм айгүй сэтгэл сайтай. Сэтгэхүү бас нэг жоох юр бус юм. Янз бүрийн юм их бодод сэтгэн ердөөсөө юм хүмийг айгүй хурдан үлгэж явж тиймэрхүү үйл ажиллагаа хийж болгох тиймэрхүү талдаа маш их авьяастай. Айгүй тийм ажил хэрэгч тиймэрхүү залуу байдаг. Ингээл заримдаа сонсох чинь нэг бүтэхгүй юм ээдээ энэ юу болох бол тоо гэхээр юм бол сэтгцэн бодцоо ярьцсан явж идэг. Тэгж байгаа дараад нэг харахад нөгөөдхөө нэг хөөцөлдөж барьсаар хаад ингээд нэг ажил болгоцсон, бүтээгдсэн, эсвэл талд нь орцсон. Ингээд явж ийн хэднэр гэсэн явж идэг тийм нэг авьяастай ч гэх юм уу, ер нь тийм нэг шургуу тиймэрхүү хүн. Сайн талууд бол зөндөө байдаг. Тэрийг нь харж одоо дуурайх гэж тэгээд одоо бараад чаддгүй болохоор ч одоо хатаархсгээд бахархаад тэгээд явж идэг найзуудынх нь нэг нэ. Нэгэн цагт Америкт эдийн засгийн хямрал нүрэлж байгаа цаг үед 50 ах бид хоёр санаагаа уралдуулан нийлүүлж IT-ийн салбарт олон жижиг бизнесүүдийг хямралаас хамарсан хямдралын үйлчлэгийг одоо үзүүлдэг ийм сайхан бизнес эхлүүлсэн. Тэр үед бол биднийг бас дэмжсэн олон сайхан Америкчууд бас байсан. Бид нэр тэр салбарт бас чамгүй амжилт гаргасан гэж би итгэдэг. Бүхэнд мэхний уурхай гэж байдаг бол манай 50 нахт бол санааны уурхааны ихтлгүүр юм аа. Манай 50 нах ямар ч чаленж, ямар ч бэрхшээл ирсэн ч гэсэн дандаа шинийг судалж олж илрүүлж
хэрэгжүүлж байдгаараа онцлогтой ах шүү. Таны энэ гайхамшигтай сайн талыг дүүн үргэлж өөрийнхөө одоо амьдралын нэгэн зорилго болгож явдаг шүү. За 50 найздаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бас юм дурсамжт одоо үйл явдалд нь оролцож байгаа их баяртай байна. Бид танилцаад бас нэлээд хугацаа өнгөрүүлсэн байна. Америкаас дөнгөж ирсэн 2012 оноос эхлээд өнөөдрийг хүртэл бид нар 10 гаруй жил ажил амьдралын сайхан найзууд болж үр хүүхдүүд гэр бүлээрээ нөхөрлөж ажил амьдрал дээр ч гэсэн бас хамтрагч болж явжээ. Тэгээд энэ өнгөрсөн хугацааг эргэн турсахад их сайхан байна. Бид нар одоо 50-тайгаа нийлээд нийгмийн хөгжлийг одоо хөдөлгөх, нийгэмд одоо шударга эсийг тогтоох, хүүхд залуучуудад танин мэдгүй олон одоо нэвтрүүлэг нийтлэл одоо хүргэхэд бас сайхан цаг хугацааг өнгөрөөсөн. За бидний одоо нэгдсэн үндэсний байгууллагаас хамтран одоо хэрэгжүүлж ирсэн байгалийн биологи олон янз байдлыг дэмжих энэ хөтөлбөрт бид нар төсөл өгөө шалгараад Сунхан гэдэг одоо хүүхдийн танин мэдгүй юм цахим тоглоомыг 2000 бараг л 13-4 онд ер нь шин тутам одоо дөнгөжил цахим тоглоом хөгжиж эхэлжсэн баг. Тэр үед ийм одоо тоглоомыг бий болгоод хүүхэд залуучуудад улаан наманд орсон амьтдыг таниулах ажлыг хийжсэн дурсахад их таатай байна. Тэгээд манай хүн чи ер нь ингээд айгүй тийм алсыг хардаг. Өөрийнхөө амьдарж байгаа үеэс бараг нэг 7-8 жилийн өмнөх одоо хойшхыг хардаг. Тэгээд 12 онд Монголд ирчээд бас нэг одоо бодоход юу юм да. Та бүхний сайн мэдгээр нөгөө Shopee-мен гэж байгаа шүү дээ. Тэр шиг сайт гаргана гэдэг авлаа юм байна гэд бас их гой нэрлэнэ хүмүүн тогтооход амархан нэр өгнө гэл. Тэгээд авлаа юм байна гэд үсгээд хоёлаа нэлээ явсан юм а. Тэгэхэд чин тухайн үед нөгөө банкуд чин бараг л одоо энэ ингэж гүйлгээ хийдэг эсвэл одоо энэ нөгөө хүргэлт идэр чин нэгдэг байсан цаг штэ. Тэгэхээр хүмүүс ерөөсөй ойлгохгүй. Тэгэл би тухайн үед чин бас Америкаас ирэнгүүтээ Америкийн хөгжлийн агентлагт ажилд орсон. Тэнгүүт чинь тэгээд бас яг ингээл нэг бүтэн дэмжиж чадахгүй. Тэгээд л явсан да. Ерөнхийдөө бол би нэлээд сайн ингээд гаргаж байгаа санаануудын дэмжичгээр манай хүн айгуу сайн хөрх ингээд явцдаг. Тэр цуг бахтаа бол айгуу амжилттай байдаг байсан. Одоо тэгээ удахгүй би одоо төслийн ажлыг дуусна. Тэгэхээр хантайгаа дахиад гоё юм хийнэ. Амлаж ийн гэр бүлийнхээ хүнийг байнгын дэмждэг, түүний хийж байгаа ажил, мөрөөдөж явдаг зүйлийн төлөө цаг нар болоо сэтгэл зүтгэлийг нь үргэлж дэмжиж биднийг одоо бас өнөөдрийг хүртэл Монголын иргэний нийгэм хэвлэл мэдээлэл одоо ардчлалыг хөгжүүлэх, хэвлэл өргөчлөөг бэхжүүлэх гэд бидний хүн одоо нийгэмд оршиж байгаа утга учирыг дэмжсэн бүхий л үйл ажиллагаанд ард нь болоод хамт байж байдагт одоо талархаж байгаа илэрхийлье. Тэгээд үр хүүхэдтэй, хань ижилтэй, аав ээжтэй, найз нөхөдтэй, нийгэмдээ үлгэр дуурайл болж өөрийнхөө сурсан мэдсэн бүх зүйлийг одоо хуваалцаж урагшаа улам тэмүүлж яваараа гэж хүсэн өрөөё. Зөрүүд хорвоог зөөлөж зөндөө удаан ханслаа. Зөөлөн анир дэвсэж зүудэндээ хүртэл нэгдлээ. Зөв буруугийн жимээр зүсээ ижилсүүлж алхлаа. Зөн совингоо таалцаж зөвхөн хоёулаа л амьдралаа. Ханьмин чи яас их түшиг вэ? Намрын шуудын жимээр насаа зөөж хосоллоо. Нандин сайхан үрсээ оршлонд хөтөлж уйслаа. 8 зүгийн салхиснаас бисээ нүмерлэн ижилдлээ. Нар зулсан талдаа айлын дайтай төхөнлөө. Ханьмин чи яас их түшиг вэ? Гомдол баяраа хуваалцсан голоо твтээж амьдралаа. Голын догонд бүдэрсэн ч бисээ үрч тэмцлээ. Гой чамин идэлгүйч үнэн чайраа гангарлаа. Голж болохгүй жаргалыг тэнцүү хувааж дэлгэрлээ. Ханьмин чи яас их түшиг вэ? Өвгдөөс өвлсөн голомтоо өнөр болгож өсөглөө. Өн мөнхийг хайж үдшээр хамт залбирлаа. Үеийн үед санах гэж нэгэн зүрхэн дуусчихлаа. Үүрт хамт орших гэж нэгдмэл сүнстэй болчихлоо. Ханьмин чи яас их хайр вэ? Исэн үгнээс хазайж болохгүй. Исламдаа хүрч хүн амьтанд юу гэж хэлдэг тийнийг биелүүлж гэр орондоо үр хүүхдтэй халамжтай хэтгтэй халамжтай явж байгаарай гэж өрөөж байна.
Хүүдээ аз жаргал, хандан, эрүүл энх, сайн сайхан үр хүүхдэд нь эрдэм намтай хүн болгож өсөөрэй гэж ерөөдөө ээж нь хайртай шүү. Дүүдээ төрс өдрийн мэд хүргэе, хайртай шүү. Олон жил биднийг баярлуулаасаа билээ гэж ерөөдөө эрүүл энхийг хүсье манай найздаа. За тэгээд 50 нахта гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсэн өрөө төрсөн өдрөөрөө сайхан баярлаарай гэж хэлээ даа дүүн. За тэгээд найздаа одоо 50 насных нь гал алуу мэндийг хүргэе. За өнөөдрийг маш гоё өнгөрөөгөөрэй. Аваа танда хайртай шүү. Баяр хүргэе. Төрс өдрийн минь автаа хайртай шүү. Баяр хүргэе. Happy birthday.